За тэгээд өнөөдөр бас арц намын гишүүдийг бид бүхнийг бас танхимдаа урьж ажиллуулж сайхан хамтарч ажилласан Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ танд баярлалаа. За мөн энд бас хамтарч ажилласан төрийн 3 өндөрлөгтөө за бидний одоо оруулж ирсэн санал санаачлаг, хууль, ажлуудыг дэмжиж орж одоо коноптож, дэмжиж, урам өгч ажиллаж ирсэн улсын хурлын гишүүдтэй ангийнхандаа бас баярлалаа гэдэг үгийг хэлэх нь зөв баг. За дэлхийн дахинд ас байдал бол амаргүй байна, хүнд байна. Геополитикийн худалдааны дайнтай байна. Ер нь чанга байна. Тэгэхээр энэ үед дотоод нөхцөл байдал ч гэсэн амаргүй л байна. Иргэдийн худалдаа авах чадвар муу байна, улсын орлого бас чангал байна. Тэгэхээр бидэд энэ нөхцөл байдлыг бас тооцоод эв нэгдэлтэй баймаар байгаа. Тогтвортой баймаар байгаа. Яг өдийд бол уг нь цаг нь биш л санагдаж байгаа. За гэдгийг бас хэлчих. Манай гишүүд бас бүгдээрээ үгэндээ хэлж байна. За төрийн ажил бол бас амаргүй. Төрийн ажил бол сэтгэл гаргаж хийдэг, хичээл зүтгэл гаргаж хийдэг, үнэнхүү зүтгэж хийдэг ажил. За тэгээ бид хэд яг бас ингээд сэтгэлээ гаргаад чадлаараа л ажиллаа. Бас дэмжиж үг хэлж хамтарч шийдвэр гаргалцаж явсан та бүхэндээ бас баярлалаа. За би бол үгэндээ суухыг эрхэмлдэг, үгэндээ суудаг юм хүн. Өмнө нь улсын хурлын одоо үндсэн хуулийн асуудал орж ирээд, за дээрэс нь одоо сонгуулийн хууль орж ирээд энэ асуудлууд яригдж хахад за энэ тогтвортой байдлын төлөө, хамтралын төлөө ингээд ажиллаж ирсэн, саналаач гэсэн энэний төлөө өгч ирсэн, энэний төлөө ч гэсэн зүтгэж ирсэн. За цаашдаа ч мөн зүтгэн ямар байдлаар нь яах вэ? Ямар ч байсан зүтгэнэ. Тэгэхээр энд байгаа хүмүүс ч гэсэн бүгдээрээ ер нь бас энэ хэцүү нөхцөл байдал байгаа үед улс орныхоо эрх ашигыг бодож шийдвэрээ зөв гаргаж ингээд цаашдаа ажиллах бахаа гэж ингэж бодож байгаа. За арц намын сайд нар одоо салбарт ороод ажилласан. Тэгээд чадлаараа л ажилласан. Дүнгийн 28 онд одоо дараагийн сонгуулиар бас ард иргэд тавих бах. Тэгээд ер нь бас арц намын чинь нэг муу нэр зүүлгээл арын хар авахаа болгоол ингээл байдаг. Тэрэнд бол би бас дургу, бүлээн зөвшөөрдөггүй. Арц нам дотор ч гэсэн бас хамтраад ажиллаж чаддаг, ажил хийж чаддаг, зүтгэж чаддаг улсууд байдсан шүү. Ганцхан Монгол Ардын намд бас ийм улсууд байдаггүй. Тэгэхээр энэ нэгдсэн нэг Монгол улс. Тийм учраас бас арч намч тэр, хүн намч тэр, иргэний зориг ногоо намч тэр, үндэсний эвсэлч тэр ийм ажиллаж чадах хүмүүс байдаг гэдгийг бас харуулахын төлөө ажилласан гэдгийг хэлье. За тэгээд эцэст нь үнэгээ өгөхөр сүйтэйг нь мэддэгэ гэж Монголын үг байдаг. Заавал бид хэдийг хэлж байгаа биш, бид хэд бас өргөдлөө өгсөн байгаа. Тэгээ хамтраад ажиллах, хамтраад зүтгэх шаардлага гарвал нөгөө мо арц намын 42 ч бас байж байгаа шүү. Бас ажиллаж чадах тийм улсууд байгаа шүү гэдгийг бас хэлье. Баярлалаа.